Үлгэрийн тухай удирдгал хичээл рүү орлоо. За хүмүүс надаас залуучууд одоо миний сургалтанд ирээд ингэж асуугаад байдаг. Зүүдээ яаж ойлгох вэ? Даал тухамсартай яаж зүү зохистой харилцах вэ? Энэний хариу юунд ээж идэг гэхээр үлгэрт ээж идэг. Үлгэрт ерөөсөө хүнд одоо архетипнаас даал тухамсараас хүний сэрүү ухамсарт шууд орж ирсэн гадны төлөвгүй тийм захаа занаа байж байгаа. Дандаа тийм бэлгэдлийн чанартай хэл яриагаар даал тухамсрын хэл яриа гэдэг чинь тусдаа хэл яриа байдаг. Тэгэхээр тэр хэл яриаг бид нар эхлээд сурах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол хятад судлаар сурж байгаа хүн эхлээд хятад ханц судалж ийж хятад ном уншиж эхлэн тийм үү? Хятад сонин ном уншиж эхлэн. Яг тэрнтэй адилхан бид нар үнэхэрийн гүний сэтгэл зүй ойлгодог, өөрийнхөө зүүдийг тайлдаг болох чинээний болох хөгжил болж хөгжих тийм болж хөгжөхөд тэмүүлж байгаа бол үлгэрийг ториод явах ямар ч боломжгүй байхгүй. Эхлээд үлгэрийн тайллыг судалж ийж бид нар тэр даал тухамсрын хэлийг ойлгодог бол. Даал тухамсрын хэлийг ойлгодог. Тэгээгүү нөхцөлд бол нөгөө мэдэхгүйд эрен цохор, мэддэгт мэрэгэн цохор гэдэг шиг болох байхгүй. Энд. Тэгэхээр энэ хүссэн хүн болгон бас орж хүрдэг чимс биш. Үнэхээр оюун ухаанаа хөгжүүлэх гэсэн залуу үеийнхэн маань монголчуудаас одоо гарч ирнэ гэсэн үүднээс л би ийм сургалт явуулаад байгаа. Толгой тархиц сэрэгцэн энийг сонирхож уншнаа. Энтэй удаан зурлана гэсэн төвчээртэй хүмүүс тийм үү? За зүүдээ ойлгодог болоход эхлээд бид нар үлгэрийнхаа тэр бэлгэдлийн чанартай хэлтэй танилцахын тулд үлгэрийг яаж тайлбарласантай танилцсан. Яг ийм зорилготой хичээл энэ цуглал лекцнүүд анима анимус гэдээ нэрлэлсэн байгаа. Яг анима анимусны чухал архетип учраас би анима анимус гэдээ нэрлэлсэн. Гэхдээ энэ бол ерөөсөө цэвэр архетипны тухай сургалт гэж ойлгоход буруудахгүй. Дээрэс нь одоо advanced гэдэг юм уу? Урд нь миний сургалтанд явцсан. Энийг хүний одоо хөгжлийн түвшин өөр шүү дээ. Хүний чадвар, өгөгдөл өөр тийм үү? Ойлгох чадвар. Тэгэхээр үлгэрийг одоо сайн ойлгодог болё гэж шунж байгаа хүмүүст зориулаад бас чат румаар тусдаа нэг хичээл явуулж байгаа. Төлбөртэй сургалт гэсэн. Тэнд бол ерөөсөө зүгээр шууд ямар ч тайлбаргүйгээр би үлгэрүүдээ оруулаад хүмүүс бас үлгэрч чирж ирнэ сард нормтой хүний 2 үлгэр гэж хэлсэн билүү би 3 үлгэр гэж хэлсэн билүү санаж байна. Хүний нэг үлгэр сарын би өөрөө 3 үлгэр оруулаад тайлж өгöd яваад яг нэг юм сургалт байж байгаа. Үнэхээр үлгэрийг маш эрчимтэйгээр сурж авъя гэсэн хүн бол тийшээ орж болно. За ерөнхийдөө удаан хугацаа зулгаах тууштай оюуны хөдөлмөр зулгаах ийм багц хичээл байгаа шүү. Энийг анхнаасаа ойлгоцсон сэтгэл зүйн бэлтгэлтэй орж ирээрэй л гэж би хэлээд байгаа тийм. За Эрдэнэтэд судлаач багш нар залуу хойч үедээ ийм муухар өрөөсгөл зарчмаар нөлөөлсөн. Өнөөдөр бол гашуун үнэн. Хүнийг ингээд толгой тархийг хайрцагт оруулаад хүний оюун ухааны хөгжлөхгүй ийм хязгаарлагдмал өрөөсгөл муухар болгоод хөгжүүлж байгаа. Тийм ээ. Жишээлх юм бол нэг газар зүй эсвэл геологийн профессорыг аваад үзье тийм. Их сургуулийн геологийнхаа хичээлийг ингээд лекц унших гээд ирлээ. Лекцэндээ нэг болор аваад ирлээ. Оюутнуудаа харууллаа. Тийм үү? Тэгвэл нөгөө хамгийн дөрөнд эмэгтэй оюутнууд хөөх ямар гоё чулуу вэ? Янзын гоё гэрэлж чинь гэж дуалдан тийм үү? Тэнгууд профессор ярваагаад гоё намаагүй. Ямар гоо зөө эстетикийн хичээл биш. Бид тасны бүтцтэй танилцах юм гэл. Тэгээд тийм ээ. Тэгээ их ядмаг болгож байгаа ш хүний сэтгэхүйг. Тэгээд энийг Карл Юнг compartmentalization гэж нэрлэдэг. Хүний нийгмийг, оюуныг сархинагжуулах гэж олон тасалгаатай болгох юм. Яасан энэ баруун дэшийн тухай ийм олон салбар болж хөгцсөн. Ангаах гэхэд л одоо тийм чин хамар холооны эмч гээл дотрын эмч өөр зүрх судасны эмч өөр мэс заслал тарих мэдрэл гэл ингээл явцдаг тийм. Уг бол халдвартай эмчилдэг. Тэгээд бид яадаг эрүүл мэндийн өсөлт гэж баах юмнуудаар гүүгээл шинжлэхгүй өгөөд гүүгээл тийм. Амьдрал бол ерөөсөө ийм биш байхгүй. Бүх юм хоорондоо холбоотой уялдаа та тийм. Тэ? Тэгээд ингээд шинжлэх ухааны хийсэн балаг болоод ерөөсөө ийм байхгүй ингээд
Ийм маягаар хүүхэд оюутнуудыг ингээд зуршуулж дадуулаад тэгээд баахан шинжлэх ухаанч судлагдхуунтай хүйтэн хуурай ханддаг роботчик хүмүүсийг үйлдвэрлэсэн баг. Хэдэн мянгаар тий. Тэгэхээр тэр амьдралд ч хүрээлэн буй орчиндоо ч юмс хоорондын одоо хүн холбоотой харилцаанд ч юу ахгүй. Сонирхол авахгүй. Тийм үү? Амьдын баяр хөслөө авахгүй. Энийг сонирхдаггүй. Ингээ маш хүйтэн хуурай ханддаг юм роботчик хүмүүсийг үйлдвэрлэсэн баг. Зөвхөн нэг чиглэлээр л явдаг. Тэгээ Фройдын сургуулийнхаа одоо бидний өвчнөдөөс ерөөсөө ийм архетип материал гарч ирэхгүй байна гэж гайхдаг. Фройдын салбараар Фройдын одоо Freudian School гэж нэрлэдэг шүү дээ. Тэр югаар нь явцсан ийм сэтгэл зүйч нар, психиатрын эмч нар бол юу гэж ярьдаг вэ? Өө манай өвчнөдөөс ерөөсөө ийм архетип материал гарч ирэхгүй байна гэж гайхаад. За архетип мотив санаа гэж юу болохыг мэдэхгүй учраас өвчтөн нь ингээ ямар ч зүйдээ яриад ирсэн архетип гэж таньдаггүй. Тиймээс ингээд өвчтнийхөө зүүдэндээ үзсэн харсан мэдэрсэн зүйлсийг нь хувь хүний ой санамжтай холбоотой гэж боддог. Тэр хувь хүнийх нь амьдралдаа үзтүүлж байгаатай л холбоотой гэж боддог байхгүй. За амьдралын мод ч бай. Үгүй бол тэр Great Mother гэж нэрлэдэг байгаа эдэг үе их гэлээ тийм. Энэ эдэг үеийн бэлэгдлийг ингээд үлгэр домгоос ингээд мянга цуглуулж жагсааж бичээд хүн хэмээх бодголын сэтгэл дотоод ертөнц ямар учраас ийм бэлэгдлүүд гаргаж ирээд байдгийг орхичих юм бол хамаг судалгаа талаар өнгөрлөө гэсэн. Үлгэр одоо хүний сэтгэл зүйн гүнд нэвтрэх тол юм аа. За мөн дотоод ертөнцийг нь тайлбарлах арга барил юм аа. За үлгэр домог тэр туйлаас юугаар ялгаатай юм бэ? Үлгэр ингээд домог ба туйлаас юугаар ялгаатай? Домог туйл гэдэг өөр аван зохиолын жанр төрөл зүйл байх шүү дээ тийм. Тэрнээс бас ялгаатай. За домог тухайн ард түмний үндэсний сэтгэлгээ, шашин суртал, соёлын онцлогийг илэрхийлж идэг. За үндэсний таних тэмдэгтэй, эм тамхтай, нийтийн ухамсартай салшгүй холбоотой. Нийтийн ухамсарыг юу гэдэг collective conscious гэж нэрлэдэг тийм үү? Тэр олон нийтийн ухамсартай салшгүй холбоотой. За зарим талаараа бүр түүхэн явдалтай ойр дот байдгаараа үлгэрээс ялгаатай гэдэг. Жишээлх юм бол эртний грекийн домог маш эртнээс бичгийн хэлбэрт оруулсан. Тийм учраас тэр дээд ангийн бичгийн соёлын толь тусгал болох сонгодог жишээ болж явдаг. За тэр Хомер мөн Хесиодын өгүүлсэн домог гэлээ. Тэр домогт наривчлан дүрсэлсэн зүйлсийг тэр хизээ хойно 20 дугаар зуунд одоо археологч тухаж гаргаж ирж андуурхын аргагүй таарч байгаа эд үлхийн зүйлс болохыг батлаад явсан. Тэгэхээр домог ингээд дан аван зохиол хэлбэрээр уламжлаагүй бичгийн хэлбэрээр уламжилж ирснээрээ үлгэрээс бас ялгаатай тийм. За уран зохиол судлалын эрдэмтэд бол хоёр өөр таамаглал гаргаж ирж тэрүүгээрээ маргадаг. Жишээлх юм бол И Швейцер гэдэг эрдэмтэн Геркулесийн домог олон янзын үлгэрийн зохиомж санаанаас бүрддгийг харуулсан бүтээл гэж үзсэн. Тэгэхээр түүний үздгээр бол домог олон үлгэрийн өөр санааны нийлэмж юм байна. Ойлгож байна? Домог бол ингээд олон үлгэрийн өөр санаануудыг ингээд нийлүүлсэн ийм төрөл зүйл юм аа. Гэтэл нөгөө талд аливаа ард түмний соёл дороотож мөхөх явцад домог нь ингээд олон үлгэр болж салж тархдаг. За улмаар домгийн тааруухан ирээвэр хураавар тасархай чанартай эсгүүд нь бол үлгэр юм аа гэж үздэг хүмүүс байгаа. Тэгэхээр уул нь домог ингээд хэдийн янзын үлгэр дотор агуулдаг. Эсвэл домог хэдийн янзын үлгэр болж бутарч уламжилдаг гэсэн ийм хоёр янзын таамаглалтыг бол алийг ч үгүйсэх арга байхгүй. Хүний сэтгэл зүйн үүднээс үзэхэд бол тийм биш үү тийм үү? Тэгээ эрдэмтдийн гол төөрөгдөл нь ерөөсөө домгийг үлгэрээс дээгүүр үнцэнтэй гэж үзэх гээд идэг. Эрэм зянда алдлагын чанартаагаар хүчээр бий болох гэдэг шүү дээ. Ийм оролдол явж ирсэн байгаа. Тасралтгүй. Тэгээ домгийг ингээд нэг жоохон үлгэрээс дээгүүр үнцэнтэй гэж үлдэх гээд шүү дээ. Эрэм зяндад оруулах гад. Харин Мари Луизе фон Францын одоо үздэг бол үлгэр бол тэнгис талаа. Харин домог туйл болсон явдлын үүх түүх зэрэг бол ерөөсөө дадаан мандал дээр нэг тодорч гарч ирж нэг намжиж сарнимдаг долгион мяралцаа давлгаа төдий. Тэг зөвлөсөн баг. Сонь маа тийм
Тэр үлгэрийг маш их үнэлсэн байгаа шүү дээ, тийм үү? Дадаа гэж шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл үлгэр ингээ олон нийтийн ухамсар руу нэвчиж байдаг далд ухамсарын илэрлийг өгүүлдэг. Харин домог болохоор зөвхөн ухамсартайгаар мэдэж байгаа зүйлсийг л өгүүлдэг гэдэг. Ийм ялгаатай. Сонирн боов? Би дахиад хэлье л дээ. Ингээ үлгэр бол ингээ олон нийтийн ухамсар руу ингээ дөнгөж нэвчиж байгаа тэр далд ухамсарын илэрлийг өгүүлээд нь шүү дээ, тийм үү? Гэтэл домог болохоор ухамсартайгаар мэдэж байгаа зүйлсийг өгүүлдэг. Тиймээс тухайн үед ингээ олон нийтийн ахуй амьдралд ингээ нэн чухал зүйлсийг дагаад домог дадаан ярилцаа долгио давлгаа төдий л өнгөц чанартай гэж ойлгоход ерөөсө буруудахгүй. Тэгэхээр ийхүү домог үлгэрээс илүү чухал мэд зохиомжтой эрдэм зэндаанд оруулах аргагүй, ийм боломжгүй. Тэгэхээр ийм орлогоос өндөр соёл боловсролтой дээд ангийнхны амьдралд хандах өрөөсгөл сэтгэлгээ илт харагддаг юм байна. Ойлгож байна. Өөрийгөө ингээ элит гээд өргөмжилчдэг юм. Өндөр соёл боловсролтой хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс чинь ингээд яг хөлөрийг доош нэгээд домгийг их яах гэдэг шүү дээ. Ингээд өндөр үнцэнтэй болох гэдэг шүү дээ. Энд чинь өөрснийх нь л зүгээр амьдралд ханддаг өрөөсгөл сэтгэлгээнийх нь илэрэл болж байгаа байхгүй. За үлгэр тухайн ард түмний соёлын онцлог гэхэр зүйлс домгийнхоос хамаагүй багтаад байгаа. Тийм учраас универсал чанартай. Тэгээ Монгол ардын үлгэр байна уу, Хятад ардын үлгэр байна уу, Араб ардын үлгэр байна уу, Энтэг ардын үлгэр байна уу, Орос ардын үлгэр байна уу, тийм үү? Перс ардын үлгэр байна уу, ялгаахгүй. Ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд маш хэрэгтэй гэдэг байхгүй. За аа дан ам зохиол хэлбэрээр уламжилж ирсэн учраас домгоос илт ялгаатай. За үлгэр хүний дотоод ертөнц бодгол хэрхэн төлөвшж байгаа явцыг илэрхийлдэг тул тухайн ард түмний соёлын онцлог өвөрмөц сэтгэлгээ үндэсний таних тэмдгээс хамаарахгүйгээр бүх хүнд түгээмэл агуулчдаг. Бодголын сэтгэл зүй дотоод ертөнцийг илэрхийлж байгаагаараа universal буюу бүх хүмүүст нийтлэг бөгөөд түгээмэл чанартай. Та домогч мөн үлгэрч сайн судалсан. За тэгээд гүний сэтгэл зүгээр мэрэгсэн сэтгэл зүйч байна гэж төсөөлөд үзье тийм үү? Тэгэхээр тань дээр Энтэг, Перс, Араб, Египт, Европ, Грек, Орос хятад гаралтай олон үйлчлэгч нар ирдэг. Сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж бодоод үзье тийм ээ. Тэгэхээр та Грек домог тэр Энтэг, Перс, Араб, Египт хятад гаралтай үйлчлэгчтэй ярихад бол тэд нар төдийлөл сайн ойлгох байхгүй. Яг уу гагцхүү Грек домог сайн судалж мэдсэн тийм өндөр боловсролтой хүн байх юм бол магадгүй ойлгох бах тийм үү? Гэтэл эдгээр хүмүүст ингээд бүгдээрэнд нь нэг Орос ч юм уу, Энтэг ч юм уу, эсвэл Араб ч юм уу үлгэр ингээ ярихаар тэд ямар угсаа гаралтай байсан хамаагүй бүгд ойлгодог гэдэг. Сонир боос. Тэгээд тэр домогт байдаг зохиомжнууд тэр мотивнуудаар бас аривчилж болдог байхгүй үлгэрийг. Жишээлх юм бол би тэр подкастт сүлэг хүү гэдэг үлгэрийг тайлбарлаж ирсэн тийм. Үгүй бол тэр нөгөө Азтай Хаанс гэдэг үлгэр тийм. Тэр чинь универсал шүү дээ. Тэгтээ тэд тураас ингээ янз янз юм домгийн мотивыг аривчилж ярьж болдог. За ийм учраас Карл Юнг үлгэрийг гүний сэтгэл зүйн гол судлагдсан гэж үзсэн. Үлгэрийг гүний сэтгэл зүйн үүднээс судлахдаа домгоос салангат тустай мэд үзэхгүйг анхаарах хэрэгтэй гэдэг байгаа. Тэр домог тухайн ард түмний ухамсар тод томруу тусглаа олсон байдаг учраас альва нэг үлгэрийг судлахдаа төстэй бэлэгдэлтэй домгууд судлах юм бол тайлж ойлгоход нэг тустай. Тайлж ойлгох. Тэр үүнээс бид юу сурч авах вэ? Үлгэр ойлгодог болоход мөн тайлбарлаж сурахад үүнээс ямар хичээл сурах ёстой вэ? Үлгэр Карл Юнгийн дүгнэлснээр totality of human psyche гэж нэрлэдэг байгаа. Хүний сэтгэл зүг бүхэлд нь толдон харуулдаг сан хөмрөгөө. Тэгж үнэлдэг. Тиймээс үлгэрийн баатар үйл явдал, юмс үзэгдлийг бид бодит үүхтүүх эсвэл санаанаасаа зохиосон яриа төдийд үзэж болохгүй. Харин хүний сэтгэл зүйн олон эсрэг тесрэг бөгөөд ирээн миран талуудыг нэгтгэж харуулсан хийсвэрлэл гэж ойлгох нь зүй. Тэр хүн амьдралын сайн мууг хэрхэн туулж бодгол болох явцыг харуулдаг тол зарим үлгэр бодгол болох явц хэрхэн эхэлж буг илэрхийлдэг. Ихэвчлэн хүний өөрийн эготой холбоотой сүүдэр бодгол болоход холбоотой сүүдэр нь бодгол болоход цаа дотор болж байгааг харуулж олно. Зарим үлгэр анимус буюу ирэм чанартай архетип буюу элен цулан цаас эцэг эхээс хүнийг дагаж байгаа сүлт шиг нөлөөг
Баатар хэрхэн давж туулж эс бөгөөс тэшиг тусыг нь хүртэж байгааг өгүүлдэг. Эерэг ба сөрөг нөлөөллийг яаж хүртэж байгааг харуулж байна шүү дээ, тийм үү? Гэтэл зарим үлгэр бол Баатар ямар нэгэн аюул эрсдэл сөрж яваад тосгүй нандин эрдэнэс эсвэл нууцыг нээж олох. Ийм мотив байж болно. Энэ нь бодгол төлөвшөх сүүлчийн үе шатыг харуулаа юу гэмээр тийм үлгэр байдаг. За, далд ухамсарын нэг л үзэгдлэр далд ухамсарыг бүгд нь харуулсан бид жигтэй чанартай байдаг. Тиймээс үлгэрийг үн цэнгээр нь эренбэлж ангилж болдоггүй. Нэг л үзэгдэл ба шинж чадрыг төвөөлгөж таваалгаж олон талаас нь харуулах замаар нэг л захиа занаа илэрхийлсэн байдаг. Энэхүү захиа занаа Сэмхийгэр тусан гэрлийн сацраг шиг эсвэл үүлэн чөлөөний нарны гэрэл шиг боловч соронзон орон шиг тэлж томрох чанартай байдаг. Гайхамшигтай биз? Тийм учраас тийм олон зуун жил яригадад ирсэн биш үү те. Ингээ амнаас амд амжина. Мари-Луис фон Франц үлгэрийн гайхамшигыг соронзон оронтой зөвлөсөнд сэтгэл уншиж байхдаа сэтгэл минь ирэхгүй ихэд хөдөлж исэн. Тэрээр оюутан сурагчдаа домог зүйн ном, бэлэгдлийн толь бичиг, гарын авлага зэрэг номнууд ихээр уншихыг зөвлөдөг. Тэгвэл үлгэр тайлбарлахдаа эдгээр ном судраас олж авсан билээ. Ингээд шууд ингээд механикаар нөгөө юу зэлт намл хийж байгаа юм шиг нааж хадаж тайлбарлахгүй байхыг амжилтлан цагт албадлагаар хийж гэнэ гэсэн үг шүү дээ, тийм үү? Зэлт намл шиг ингээд апплике гэж нэрлэдэг тийм ээ. Ингээд хэдийн хэсэг юмнуудыг ингээд хооронд нэг эвлүүлээд ингээд тэг хүчээр ингэж тайлбарлах аль болохоор тэгж тайлбарлахгүй байхыг амжилтлан цагтдаг. За, Юнг ба Мари-Луис фон Францын үлгэрийг ингэж тэгж тайлбарлана гэсэн аргачлал гэхээр юм байхгүй. Онцгой. Зүгээр ажиглагдсан хэдхэн зүйл дээр өндөр давтамжтай байдаг юмнуудыг анхааруулж өгсөн. Тэгээд хүн гэдэг бол ерөөсөө зүгээр ганцаараа ингээд юмыг ингээд шийдэд хийчихдээ юм биш ээ. Өөрийнхөө дотор байж байгаа тэр олон архетипнийхаа нөлөөгөөр бодож сэтгэж тэр нөлөөгөөр үйлдэл гарч иж идэг хүнээс. Тэр их олон санаа төрж байгаа шүү дээ. Янз янзын бүтээлч санаа байна. Нөгөө сүтгэлтэй санаа байна. Бурханлаг санаа байж болно. Нөгөө чөтгөрлөг санаа байж болно, тийм. Тэр сайн муу чанартай янз бүрийн санаанууд бол ерөөсөө цэвэр бид нар өөрөө бодоод олчж байгаа биш. Тэр архетипны нөлөөнөөс орж ирдэг. Тийм учраас хүн гэдэг бол ийм архетипны одоо үйл үзэгдэх утсаар татсан хүүхэлтэй шиг ийм амтын юм аа гэж тайлбарлаж өгсөн.